За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ амьдралын маягийн талаар мэдээлэл хуваалцаж байна. Амьдралын маяг гэдэг нь хүний өдөр тутмын амьдрал, оршихуйг хэлнэ. Амьдралын маяг нь хувь хүний үнд зүйлс, тэргүүлэх чиглэлээс хамааран янз бүрийн сэтгэл татам хэлбэртэй байдаг. Сүүлийн жилүүдэд ажлын зайнаас ажиллах зэрэг ажлын маягийн олон янз байдалд нэмэгдэж байгаатай холбогдуулан хувь хүний амьдралын хэм маяг тохирсон ажлын маягийг бий болгоход хялбар болсон. Амьдралын маяг гэсэн нэр томьёо нь өөрөө ажлын хэм маяг, зуршил, амьдралын талаарх үзэл бодлыг багтаасан амьдралын маягийг агуулдаг. Энэ чөлөөтэй сонгож болох зүйл юм. Өөрийн өвөрмөц амьдралын хэм маягийг эрхэмлэн дэдэлж, өөр тохирсон хэм маягаар ажиллахыг олон хүн хүсэж байгаа ч өөр тохирох зүйлийг олоогүй хэвээр байсаар байна. Ажиллаж буй насан туршидын хувьд ихэнх хүмүүс өдрийнхөө 3/1-ийг ажил дээрээ өнгөрөөдөг. Ажил дээрээ маш их цаг зарцуулдаг тул тэд ихэнх хэмжээний стресст орох нь гарцаагүй юм. Хэдийгээр та үүнийг ухамсартайгаар анзаараагүй байсан ч би сүүлийн үед анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна. Би ямар нэгэн шалтгаанаар би тавгүй байна гэх мэт шинж тэмдгүүд нь стрессээс үүдэлтэй байж болно. Тэгвэл ажил ба хувийн амьдралыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ? Хэрэв та миний ажил сүүлийн үед сайн явахгүй байна гэж бодож байвал шалтгаан нь ажил биш харин таны хувийн амьдрал байж магадгүй юм. Дэлхийд даяар дундаж наслалт нэмэгдэж байгаа бөгөөд одоо зөвхөн урт наслахад төдийгүй сэтгэл хангалуун амьдрах эрүүл амьдралын хэм маягт анхаарлаа хандуулж байна. Амьдралын маягтай холбоотой өвчин эмгэг, өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан олон хүмүүс эрүүл амьдрахыг эрмэлзэж фитнесийн зах зээл жилээс жилд өргөжж байна. Эрүүл бие махбодын үндэс суурь нь өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнд оршдог боловч илүү тодорхой байхыг хүсдэг хүмүүс эрүүл мэндийг ажилдаа гол сэдэв болгон авч үзэж ийм үйл ажиллагаанд оролцсноор амьдралын маягаа эрүүл мэндэд анхаардаг хандлагатаа уялдуулж чадна. Хэрвээ та хүссэн амьдралынхаа хэм маягаа хараахан олоогүй байгаа бол дараахыг туршаад үзээрэй. Үүнд нэгдүгээрт нь одоогийн өөрийгөө ойлгох. Одоогийн амьдралын хэм маягаа эргцүүлэн бодож нөхцөл байдал мэдрэмжээ ойлгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд авч үзэх зүйл бол та одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун эсвэл сэтгэл дундуур байгаа эсэх, сэтгэл дундуур байгаа бол шалтгаанаа тодорхойлох явдал юм. Ажил амьдралын хэм маяг, хаана амьдардаг гэр бүл, найз нөхдөөгөө харилцах харилцаа, санхүү, сэтгэл хөдлөлийн байдал, гадаа төрх байдлын татгарах тодорхой мэдээллийг бичгэн таны бодлыг цэцэрлэхэд тусална. Хэрвээ та сэтгэл дундуур байгаа бол шалтгааны талаар илүү гүнзгий бодож үзээрэй. Хоёрдугаарт нь стресстэй байгаа эсэхийг шалгаарай. Одоогийн нөхцөл байдал сэтгэл дундуур байгаа болон сэтгэл хангалуун байгаа мөчүүдийн дараа эдгээр нь танд стресс үүсгэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Сөрөг зэгүүдийг стресс үүсгэх шиж танихад хялбар байдаг ч хүмүүс ямар нэгэн зүйлийг ухамсартайгаар сөрөг гэж хүлээн зөвшөөрөхдөө стрессийг үргэлж мэдэрдэггүй. Жижиг стресс үүсгэгчдийг анзаарахгүй байхын тулд өдөр тутмын амьдралаа сайдруу эргцүүлэн бодох нь зүйтэй. Гуравдугаарт нь өөрийн төс амьдралын хэм маягийг төсөөлөөрэй. Одоогийн нөхцөл байдлаа ойлгосны дараа ирээдүйд ямар амьдралын хэм маягт бүрэхийг хүсэж байгаагаа бичээрэй. Сэтгэл ханамжаа хэрхэн нэмэгдүүлэх, сэтгэл ханамжгүй байдлыг арилгах талаар бодох нь танд үүнийг төсөөлөхөд туслана. Хэрвээ эхнээс нь эхлэхэд хэцүү бол төгс амьдралын хэм маягаар амьдарч буй хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хайж олоод хэрэгжүүлээрэй. Дөрөвдүгээрт нь одоогийн төгс амьдралын хэм маягтай харьцуул. Өсөж тэмүүлдэг амьдралын хэм маягаа олсны дараа үүнийг өөрийн амьдралдаа тодорхой төсөөлөхийг хичээгээрэй.
Хэрвээ та догдолж тав тухтаа санагдаж байвал энэ нь танд тохирох амьдралын хэм маяг байж магадгүй юм. Нөгөө төгөөр хэрв та ямар нэгэн санаа зовнил олж мэдвэл эсвэл энэ нь шинэ стресс үүсгэж болжшгүй гэж бодож байвал тухайн амьдралын хэм маяг танд тохирохгүй байж болох юм. 5 дугаарт нь үүнийг амьдралдаа хэрэгжүүлж юу хийж чадхаасаа эхэл. Ихэнх хүмүүсийн хувьд төгс амьдралын хэм маягтаа нэг шөнийн дотор хүрэх боломжгүй гэж хэлэхэд буруутгахгүй. Үүнийг хийхин тулд та ямар нэгэн өөрчлөлт хийх эсвэл хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Таны ирээдүйн амьдрал бол өнөөдрийн таны үйлдэлийн үргэлжлэл юм. Төгс амьдралын хэм маягтаа ойртохын тулд одоо юу хийж чадхаа олж, өнөөдөр юу хийж чадхаа амьдралдаа хэрэгжүүлж эхлээрэй. 6 дугаарт нь төгс амьдралын хэм маягаа тогтмол хянж байгаарай. Хүмүүсийн сэтгэлгээний арга барил нь нөхцөл байдал, орчноосоо хамааран өөрчлөгддөг. Таны зорилго, амьдралын үе шат, орчноос хамааран мэдгэцгүйцээ өөрчлөгдөж болох тул төгс амьдралын хэм маягаа тогтмол шинжлэх нь чухал юм. Амьдралын маягаа дахин үнэлэхдээ тэр үе таны сэтгэлгээ өөрчлөгдөөгүй байсан ч гэсэн энэ нь та одоо амьдралынхаа аль шатанд байгаагаа шалгаж амьдралынхаа үе шатанд гарсан өөрчлөлт, өсөлтийг баталгаажуулах сайхан боломж юм. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ анхаарах ёстой зарим зүйл үүнд чухал зүйлээ эрэмблэх. Чадвахаасаа давсан бүхнийг нэг дор хийх гэж ажиллах хэрэггүй. Хүмүүс бүх зүйлийг төгс хийхийг хүсэж өөрийгөө хит их шахах нөхцөл байдалд орох магадлал өндөр байдаг. Чадвараараа эрэмблэх, төлөвлөгөөгөө гаргах нь чухал юм. Хүн хичнээн хүчтэй оюун ухаантай байсан ч төгсгөл харагдахгүй бол хүсэл эрмэлзэл хаа нэгтээ унах болно. Зорилготой хүрэхийн тулд тодорхой цаг хугацаа тогтоож шившвэл зорилготой хүрэхэд илүү ойр байх болно. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.